Сайн байцгаана үзэгчдээ, Монголын сагсан бөмбөгийн талаар ярилцдаг Hope Notes нэвтрүүлгийн 2 дахь улирлын 28 дахь дугаар ийхүү эхэлж байна. Өнгөрсөн 7 хоногт Монголын сагсан бөмбөгт үндэсний дээд лигийн хүрээнд маш олон сонирхолтой үйл явдлаар дүүрэн 7 хоног болж өнгөрлөө. Учир нь плей-оффын эхний шатны цуврал тоглолтууд үргэлжилсэн гал гарсан тоглолтоор дүүрэн ийм 7 хоног болж өнгөрлөө. За тодруулах юм бол плей-оффын эхний шатнаас дараагийн шатнд буюу хагас шигшээ цувралд шалгарсан 3 багийн нэрийг бид өчигдрийн байдлаар олж мэдсэн. За мөн улирлын шилдэгүүд тодорсон 7 хоног болсон. За үүнээс гадна эмэгтэй Азийн аврах шалгаруулах тэмцээний Б дивизионы тэмцээн манай Монгол улсад зохион байгуулалтаар болсон. Үүнтэй холбоотойгоор эмэгтэй шигшээ баг өргөтгсөн бүрэлдэхүүнээ зарлан ижил бол дасгалжуулагчаар ахлуулсан манай шигшээ баг ийхүү бэлтгэлдээ гараад байгаа. За үүнээс гадна мөн нэг сонирхолтой үйл явдал болсон нь UG Arena нэрээ өөрчлөөд M Bank Arena гэд болсон зэрэг маш сонирхолтой үйл явдлууд болсон. За үүнээс гадна 3-3 эрэгтэй эмэгтэй шигшээ баг маань ийхүү Аз ТV аврах шалгаруулах тэмцээнд оролцох бэлтгэлдээ гараад байна гэсэн мэдээлэл тус байна. Ингээд өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран хөтлөгчөөр сагсан бөмбөгийн тайлбарлагч Цэнд Баяр ажиллаж байна. Орой мэндийг хүргэе. Орой мэндийг хүргэе. За тэрглээ маань сая хамгийн сүүлд хэлсэн зүйлсээс эхлэе гэж бодож байна. 3-3-ийн эрэгтэй эмэгтэй шигшээ багууд маань бэлтгэлтэй гарлаа. Өнөөдөр яг бэлтгэл дээр нь очиж үзлээ. Тэгэхэд бол уур амьсгал маш сайхан байна. Бүгд л одоо хийх ёстой зүйлээ хийгээд бэлтгэл жигдрээд ирсэн ийм байдалтай байна. Учир нь бол яг үндэсний дээдлэгт бол тамирчид маань тоглохгүй зөвхөн 3-3 сагсан бөмбөгтэй төвлөрсөн ийм нэг онцгой улирал энэ жилд бол ингээд эхлэхэд бэлэн болоод байна. Тэдний хувьд ч гэсэн эхний том тэмцээн, эхний том сорилт нь Азийн аврах шалгаруулах тэмцээн байх болно. За тэгээд өнгөрсөн 7 хоног зүгээр үндэсний дээдлэгтэй холбоотой сонио хачин бол маш их байлаа шүү дээ. За би 3-3 дээр бас ярьж дуусахаас өмнө хэдэн асуулт асуучих гэж бодож байна. Дасгалжуулагчаар мэдээж Стив Сэр ажиллаж байгаа. Туслах дасгалжуулагчаар Цэнгүүн Баяр ажиллаж байгаа тийм ээ. За мэдээж бас өргөтгсөн бүрэлдэхүүнээр бэлтгэлээ хийж байгаа. Эмэгтэй багийн бас сонирхолтой нэг зүйл нь Цэрэн лам багтаа нэгдээд бэлтгэл хийгээд эхэлчихсэн байна. За Цэрэн ламыг өнөөдөр бас бэлтгэл дээр нь харлаа. Их сонирхолтой санагдаж байна. Цэрэн лам ямар тач ингээ 3-3 иргэн ирээд бэлтгэл сургалт хийж байгаа нь бол үнэхээр одоо миний сэтгэлийг догдлуулсан. Ийм л зүйл боллоо. Цэрэн ламыг байгаасаа гэж их удаан хэдүүлээ ярьсан шүү дээ. Хайчваа гэдээсэн. Ямар тач сагсан бөмбөгөө тоглохоор болсон нь сайн мэдээ гэж бодож байна. Гэхдээ Amazon-соос яагаад болсон талаарх бол мэдээллийг бол авч бол харах. За ямар тач бас бие давхар бол биш байна. Биш байна. Юу ч гэсэн олон үзэгчээс энэ тал дээр маш одоо асуултыг тавьж исэн. Бие давхар болоод одоо сагсан бөмбөгөөс өдөр тасарлага авч ийнө гэсэн асуултын хариултыг ийхүү бид өгч байна. За тэгээд лигийн шагналтнуудыг бид нар мэдэж авсан. Олон сенсац дуйлаанууд боллоо. Үндэсний дээд лигийн талбай дээр өчигдөрхөн Бодонс Найтсын тоглолт болоод энэ тоглолтын дараагаар сошиал ертөнц тэгээд тоглогчид бүгд ямар нэг байдлаар сэтгэлээ илэрхийллээ. Демаркус Казанс ямар гайхалтай юм гэдгийг ч бид нар мэдж авлаа. Энэ үндэсний дээд лигийн плей-офф ярих зүйл маш ихтэй үргэлжилсэн. За ялангуяа өдөр болгон тоглолт M Bank Arena-д явагдаж байгаа учраас бид нэр уйдах завгүй бас өдөр болгон шинэ одоо үйл явдлаар дүүрэн үргэлжлэж байгаа. За UG Arena нэрээ M Bank болгосон тухай. Ер нь тэр одоо нэрээ өөрчлөх нь ямар ач холбогдолтой, яагаад тийм зүйл хийдэг тухай мэдээлэл байна уу? За одоо ерөнхийдөө сошиал ертөнцид бас гарсан албан ёсны мэдээлэлүүд байгаад байгаа ш. Тэр юу гэх юм бол 5 жилийн 5 тэрбум төгрөгөөр энэ нэрийг солисон гэдэг. M Bank Arena бол маш том дэвшлиг бол хийж ийн гэж бодож байна. Хамгийн ойрын жишээ бидний сайн мэдэх бол Staples Center те Los Angeles Lakers багийн талбай Crypto.com Arena болж нэрээ сольж ирснийг бид нар мэднэ. Яг энэ мэтлэн нэр ямар чухал вэ гэдгийн үн цэнийг анх одоо Монголд ингэж нэвтрүүлж байгаа нэг зүйл юм болоо. Тэгээд нэрийг худалдаж аавна гэдэг бол бидний хувьд маш шинэ ийм үйл явдал. Тэгээд цаашдаа яг M Bank Arena-д ингэ тоглолтууд эх 5 жилдээ бол яваад байх нь байна. Гэхдээ удирдлагын баг тэр үйл ажиллагаа нь бол ерөнхийдөө хэвээрээ юм байна гэж ойлгосон. За цаашдаа бас олон том цогцлбрууд бий болж ийм жишээнүүдийг бид бас олон удаа харах болов уу гэж бодож байна. Ингээд студид зочин хөтлөгчөдтэйгөө эргээд уулзцгаая. Hope Notes нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар спортын салбарыг дэмжин ажиллагч M Bank Arena мөн хамтдаа төрүүлж алхах нүрээтэй Unitel Group за мөн өөрийгөө хайрлая. Өдрийн ирч хүчээ Бакусаас тус ажиллаж байна. Өнөөдрийн дугаарын зочин хөтлөгчдөөр сагсан бөмбөгийн тайлбарлагч Инхот, сагсан бөмбөгийн тайлбарлагч сэтгүүлч Насан Баянаар ажиллаж байна. За та хоёрт орой мэндийг хүргэе. Нэвтрүүлэгтээ тавтай морил. Орой мэнд.
өнгөрсөн дугаарт энд байсан бол одоо энд байна. За, плей-офф эхлэгээд бит хоёр бас нэвтрүүлгийн ихэнд ярилцлаа. Маш завгүй 7 хоног улиран өнгөрлөө шүү дээ. Та хоёрын хувьд бас сонирхолтой зүйл одоо сонирхолтой мэдээллүүд юу байна? Тийм, ер нь өнгөрсөн 7 хоног гэлтгүүгээр яг ингээд плей-оффын тоглолтууд өдөр болгон явж байгаа. Тийм учраас сагсан бөмбөгтэй одоо ерөөсөө тэгж холдож чадахгүй байна л да. Тэгээ өдөр болгон яг сонирхолтой тоглолтуудыг бид үзэгчдэд шууд амжуулан хүргэж байна. Тэгээд хамгийн сонирхолтой зүйлсүүдийн нэг гэх юм бол Demarcus Cousins ирсэнтэй холбоотойгоор дэлхийн од тамирчин гэдэг дан ганц ингээд бусад импортууд ганцаар ирчдэг юм байна. Маш том багтаа ирдэг юм байна гэдгийг бид ч мэдж авлаа. Манай үзэгчид ч гэсэн мэдж авсан баг гэж бодож байна. Тэгээд энэ хэмжээнд тэр тоглогчийн эсрэг манай дотоодын тоглогчид ямар сайн тоглож болох вэ гэдгийг бас BCH Knights багийн тоглогчид бидэнд харуулсан энэ 7 хоног л ер нь онцлог гэвэл яг тийм 7 хоног болж өнгөрлөө. Тэгээ яг сагсан бөмбөг сонирхолтой үед бол одоо үнэхээр баяр хөөр домсон 7 хоногуд болж штэ. Өдөр болгон тоглолттой байна. Ялангуяа дөрөвсөн чинь Cousins ч гэдэг юм уу те. Тэр өндөр зэрэглэлийн тоглогчтой ингээд их орондоо үзэж байгаа гэдэг бол байжлах хамгийн том тансаглал байгаа л гэж байна. За, нэвтрүүлгийн ихэнд бас хэлхээ марцсан байна. Плей-ины тоглолтууд дуусаад эрхчил дээдлийг төрсөлдөх багуудыг бид мэдэж явсан. Ховд Шонхрууд болон Монголиас багууд. За, Монголиасын хувьд бол дээдлигтээ эргэн ирж байгаа. За, харин Ховд Шонхрууд гэж цоошин багийг бид эрх хүлрэлд харах нэ. За, харамсалтай нь алах Бизон болон TLG багууд ингээд үндэсний дээдлийг орхиж байна. Энэ бол бас сонирхолтой мэдээлэл. Доороос гарч ирж байгаа хоёр баг нь хоёулаа хожиж чинь гэж та нар бодож ирсэн үү? Би бол арай ч ингэж бол бодоогүй. Бас сонирхолтой нь аль аль нь 3 тоглогчсон тийм ээ. Ховд Шонхрууд бол 2 тэгэр. 2 Тэгээд яг уу миний харж байгаа үнцэг гэх юм бол багийн арын алба те урт хугацааны зорилгоо яаж харсан бас яаж зөв зохион байгуулалттай байж чадах юм бол эргээд одоо нэг шат ахиж дээдлийг тоглож болохгүй гэдгийг л харсан ийм тоглолтууд боллоо гэж бодож байна. За, Налах Бизон багийн үед бид улирлын туршид л ярьлаа шүү дээ. Багийн арын алба яг ямар зорилготой байгаа, ямар дасгалжуулагчаар явахын, хэн тоглохын ч гэдэг юм уу. Энэ болгон замбраагүй байсаар байгаад эцсийн үр дүндээ ингээд ирэх улирал хөгжлийн лигт тоглохоор болж байгаа шүү байна. Тэгээд нөгөө талаас нь харах юм бол яг уу миний хувийн бодлоор бол Imiti's TLG багийг бас 3 тоглолтоор ч юм уу ингээд хожоод гараад ирэх болов гэсэн яхаарахгүй нэг импорттой. За, нөгөө талд нь бол 2 импорттой гэдэг утгаараа бас тоглолтыг аваад явчих болж ингэж харлаа. За, өнгөрсөн 7 хоногийн маш том сэдэв бол мэдээж улирлын шилдэгүүд улирлын нийт 27 тоглолтод хамгийн шилдэг үзүүлэлттэй байсан тоглогчдыг лигийн зүгээс зарлаад шагнал гардуулсан. За, шинэ шилдэг тоглогч буюу одоо Rookie of the Year. За, тэгээд Чин Хутаг маань драфтын номер 1 хүлээлт өндөр орж ирсэн энэ залуу ингээд улирлын шилдэг шинэ тоглогчийн шагналыг хүртсэнд бол баяртай байна. Тэгээд драфтын номер 1 шүү дээ. Уг нь хит хитэн нэрнүүд байсан шүү дээ. Ялангуяа Майнерсын Бат Эрдэнэ хамгийн их яригдчихсэн. Гэхдээ тэгээд бэртгэн плейс болоод энэ өрсөлдөөнд бол төдийлэн сайн байж чадсангүй тий. Тэгээд яг улирлын туршид яг ингээд жиг тоглосон багт үр нөлөөтэй байсан гэдэг утгаараа бол Чин Хутаг яхаарахгүй одоо бүр өөр өрсөлдөгчгүйгээр шалгарх нь бол нэг улирлын юу гэдгийг сүүлийн хэсэгт бол тодорхой болсон болов уу гэж хараад байна. Яа тэгэхээр тэр хоолын зай шийдэлтүүд те одоо зөвхөн тэр Кени Өвтөнтэй тоглож байгаа Imiti's TLG багийн аркны араас шийдэж байгаа тэр шийдэлтүүдийг авч явж ирсэн бол тоглож байлаа шүү дээ. Тэгээд эх жил яах бол гэж бодож байна та нар. Одоо Imiti's TLG баг бол задарж байгаа гэдгийг бол нэгэнтээ хэлсэн тий. Тэгэхээр Чин Хутаг, Ган Эрдэнэ болон бусад ингээд залуу гоё тоглогчид TLG-д бол байгаа. Авирмед, Ирмүн гэж цааш хасаа хоёр тий. Ингэнгүүт Чин Хутаг бол хамгийн анхаарлын төвд байх тоглогч гэж би бодож байна. Залуухан дээрээс нь 1.93 см өндөр гэж энэ FIBA-гийн сайтээр л яг аль бисэр гэдэг юм бэл. Тэгэхээр Чин Хутаг чи 21-22 шүтэл бах. Дахиад өсөх жоохон 95 ингээ болох боломжч байна. Биеийн хүч, бусад юм сайжрын шидэлтэй. Тэгэхээр Чин Хутгийг ер нь аль багууд илүү сонирхох нь гэж бодож байна. Ер нь нэлээд олон багаас санал авах гэж бодож байна. Эцсийн сонголтыг бол Чин Хутаг бас өөрийнх нь л одоо яаж харж ийн те ирээдүйн яаж харж ийн гэдгээс болох бах. Ер нь та нарын бодлоор ер нь аль багт очивол илүү үр нөлөөтэй тэр багт ч хэрэгтэй, Чин Хутагч ч хэрэгтэй байх болов уу гэж бодож байна. За, насаагаас эхлэе.
ямар гинт яасан. Найт тийм лөө. Чин хотго шиг тоглогч бол ямар ч багт хэрэгтэй. Тэрүүс өндөр найдвартай шиддэг, хамгаалдаг. Аашцсан бас сайтай шүү. Хэрэг тий. Тэр чинь айгүй чухал одоо. Гол нь тэгээ урд чугны тоглогч гэхэд метр 93 бол үнэхээр өндөр л байгаа. Тэгэхээр бол айлч багт очсон хангалттай хэмжээний нөлөөг үзүүлж чадна. Тийм. Тэгээд бас нэг сошиал дээр зарлагдсан мэдээлэл байсан. Inuit TL баг дээдлигийн ирэхээ алдсны дараа задарлаа гэдэг ийм мэдээлэл яваад тэгээд ерөнхийдөө нэг 2 хоногийн хугацаанд багууд бол маш их санал тавьсан гэж байгаа. Ган эрдэнэ гэдэг юм уу, чин хутаг, эргээд авир мэд гэдэг юм уу, эдгээр тоглогчдоо. Харин үүний дараа Inuit TL баг хөгжлийн лигт хүчтэй тоглоод дараагийн үйлрэлд эргэн ирнэ гэсэн ийм мэдээллийг бас тавьсан байл. Тэгээд ингээд харахаар за яг хөгжлийн лигтээ тоглох юм байж. Гэхдээ ган эрдэнэ тэргүүтээ залуу тоглогчдын хувьд бол яа харахгүй үндэсний дээдлийг л явж таарах болов. Тэгээд хөгжлийн лиг тоглоно гэж ерөөсө бодохгүй байна. Ер нь тоглогчид тоглохгүй байж болно л доо. Багийн хувьд бол яг хөгжлийн лигтэй тоглох гэсэн юм мэдээлэл. Би бас Knights дээр байж магадгүй юм болов уу гэж бодсон. Нөгөө нэг ингээл те Эрдэнэ цагтаас өөр шидэх тоглогч ч юм уу ингээл хэцүү байгаад байгаа штэ. Тэгэнгүүт тэгээ чин хотог бүх багт л хэрэгтэй. Тэр бүх багт. За тэгээ дараагийн үйлрэл бас багууд солилцоо 8 яах магадгүй Knights өөр тоглогчийг аваад одоо хоосон заагаа нөхөж юм билүү те. За дараагийн номинацийн эзнийг хамтаарцгаая. Номинацийн шагналын. Мэдээж энэ бол нэлээ өрсөлдөгч багтаа байсан байх гэж бодож байна. Шилдэг 6 дахь тоглогчоор Apes багийн тоглогч Ганбаатар тодорсон байна. Apes-ийн авсан цорын ганц шагнал энэ байсан. Тэгээд үлзий орчих багийн лидер нь цуг ирж түүний зургийг дарахаар ирсэн. Эцэг чинь нэг сонирхлоороо бас зураг дараад Instagram-д оруулаад идэв шүү дээ. Тэгээд давхар зургийг дарах гэж ирлээ. Ингээд сайн найз ахыгаа бас ингэж дэмжиж ирж байгаа. Хоёр үлрэл дараалан их гоё үйл явдал баг нуурын хоёрт бол болж байна. Энэ хоёр бас гоё шүү дээ те. Бүхий л одоо цаг хугацаанд оюутны лигээсээ эхлээд ингээд хамт явцсан ингээд аль аль нь ярддаг те. За тэгээд Ганбаатар шилдэг 6 дахь тоглогч бас би үзгээр мөнх хоёр ирээд минут байгаа хүнтэй болсон. Дээрээс мөнх хоёр ирснээр шууд гарааны эрхийг авсан. Улмаар ингээд 6 дахь тоглогч оруулах Ганбаатар ямар ч өрсөлдөөнгүй энэ шагналыг авах шиг бол. Ганбаатарын хэлсэн их сэтгэлдмийн үлцнийг өгөө байгаа нь. За юу гэж бодож байна сэтгэлээс овалцаач гэсэн чинь шилдэг 6 дахь тоглогч авах хэмжээнд сэлгэнээс тоглосон тасалж байна ч та баярлалаа. Олон удаа сэлгэнээс тоглосон баярлалаа гэдэг аюу тийм хошим хөгжлөө байдлаараа. Ер нь бол өнгөрсөн үйлрэлд гарааны тоглогч болсон байсан шүү дээ тий Ганбаатарын. Тэгээ энэ үйлрэл сэлгэнээс ерөөсөө гарах шүү дээ. Гарч байгаа учраас шилдэг 6 дахь тоглогч болсон байна. Одоо нөгөө нэгдсэн дээдлийг дээр чи багнуур толнуудаас бас гараан дараад ган зоригтой чих нөгөө ихэр хоёр санхүү гэдэг шиг байсан шүү дээ. Нэрээ ганц зэрэг юм байсан шүү. 20 гэдэг санагдчих шүү нэгдсэн дээдлийг дээр чи ганц зэрэг. За дараагийн шагналыг хамтдаа харцгаая. Дараагийн шилдэг хамгаалан тоглогч. За энэ бол бас одоо ямар ч одоо маргаангүй шагналсан байх гэж бодож байна. Тийм бах. Яг энд шагналын үед гардуулахад би очиод ингээд сурвалжлагыг ингээд нөгөө влог молог хийгээл явж байсан байхгүй. За дээр очлоо. За ингээд шилдэг хамгаалан тоглогч авлаа. Баяр хүргэе. Ямар гоё юм бэ гэл те. Залуугаараа ингэж авлаа гэж ярьж байгаа. Тэгсэн чинь дараа нэг үйл явдал болсон байдгийн тэрийг одоо ер нь одоо яг хамгаалан тоглогч дээр та бүхэн санджаагаар авах магадaltaй гэж бодож байсан тоглогч байна өөр. Ер нь дандаа ур шугамын тоглогчд байдаг шүү дээ. Хөвчлэн бол. Тэгээд сүүлийн 2 үйлрэлд бол дандаа ур шугамын жижиг тоглогчд байсан. Энэ үйлрэлд харин яг бодогтой талбай тоглогч орж ирлээ. Энэ бол бас одоо лигийн түүхэнд бас маш сонирхолтой зүйл шүү дээ. Тэ ер нь бодогтой талбайн тоглогчид хамгаалан тоглогчийн шагналыг тэр бүр авдаг учраас. Тийм. Тэрсэн жил юм бэлээ. Мөнх эрдэнэсэн. Тэрний өмнө нөлөө их төр энэ хоёр чи аль нь 6 дахь аль нь хамгаалагч авсан юм бэ? Мартаад. Их төр чи 6 дахь байхгүй юу? Тийм лөө. Тийм мөнх эрдэнэ чинь шилдэг хамгаалагч. Тийм хамгаалсан. Тэгсэн. Тийм. Тэгээд бодохоор ер нь бол дандаа ингээд ур шугамын тоглогч. Тэгээд Азагийн хувьд нуруулаг мэдрэмжтэй тэгээд яг хүлгүүдийн баг оноо алдчихж байгаагийн бас нэг шалтгаануудын нэг нь яа харахгүй байсан. Тэгээд хажуудаа тоолборттой хүн чинь одоо тэрний өмнө жил бол минт 2 авч ирсэн шүү дээ. Тийм. Тэгээд авч ирсэн. Тэгэхээр энэ бас их сонирхолтой зүйл болсон. За дараагийн бүр сонирхолтой зүйлийг харъя. Тийм. За дараагийн шагналын эзнийг хамтаарцгаая. MIP буюу одоо амжилттай нагсан тоглогчийн шагналыг болоор эрдэнэ. Нүдэ осон гэсэн байна. Гэхдээ энэ шагнал дээр ч гэсэн маш олон өрсөлдөгч байсан гэж бодож байна. Яг энэ холбогчийн байрал дээр бол их тоглогчдод амжилт нагсан шүү. Барс болт байж болж байна. Их хоёр бас амжилт нь одоо статистикийн хувьд бол их хоёр эрдэнэ цогт гэдэг. Тэгэхээр өрсөлдөөн дундаас болор эрдэнэ шагналыг авсан.
Гэтэ би бол энийг харьцангуй маргаангүй шагнал байсан гэж бодсон. Яг одоо статистик Тийм өөр одоо хинтэн ч хөвдөө гэж бодсон. Яг мэдээж саяны нэрцгийг бол нэрлж болох ч гэсэн арай илүү тасархай байсан. Одоо яг нөгөө багт гүйцэтгэх үүрэг ч гэсэн те өнгөрсөн жилдээ харьцуулахад энэ жил одоо маш их үүргийг өртөө. Шууд номер 1 болсон шүү дээ тий. Тийм. Ерөөсөө яг нэг хүнээс ирж болох нөлөөг утгаар нь харуулсан болов. Тэгээд яг ах нь Америк руу яваад энэ үйлрэл тоглоогүйтэй ч гэсэн их холбоотой л тоо. Зөвхөн болор эрдний нуруунд дээр энэ багийн бүх найруулга явж штэ. Бас сүүлийн үед ингээд оноо авалтууд нь хүртэл болор эрдний нуруунд дээр ирдэг болчлоо. Тэгэхээр нүдэ олсоо л гэж дахиж. Тийм яг өөрт нь үүрэг хариуцлага ирсэн. Тэрийг маш сайн ингээд хүлээж авч тэр үүрэг хариуцлагаа үүрч чадсан. Хамгийн гоё плей-офф ирчихсэн энэ тоглолт хатгасаа л тий. FC эсрэг тоглоод байгаа шүү дээ. Өнгөрсөн одоо 5 тоглолт явцсан тий 3-2. Энэ бүх тоглолтын дээр түүний гаргаж байгаа шийдвэр, байгаа байдал, бага тоглолтод оруулж ирж байгаа нь супер. Дөнгөж 21. Тэгээд 21 настай гэдэг дээр нэмээд хэлэхэд сэтгэл зүйн бас ямар хэмжээнд мэрэгжлийн байна вэ гэдгийг харуулж штэ тий. За дараагийн шагналыг хамтдаа харцгаая. За шилдэг гадаад тоглогч. Энэ бол миний харсан бас маш нүдэ олсон шагнал гэж бодсон. Одоо яг нөгөө багийн амжилтын хувьд. Та юу гэж бодож байна? Би бол санал өөр байна. Би бас өөр. За би бол санал нэг байна. Би адилхан байгаа. За тэргэлтэй. яагаад? Зүгээр л тэр шидэлтүүдийг хараа л та. Тэр багт үзүүлж байгаа нь лөө. Наача аяг сонио өнцгөө нэ шидэлтүүдийг хар гэвэл бүгднгийнх нь зүгээр ингээд үзүүлэлтийг харчихсан. За. Тооных нь хувийг харчихсан. Тоолбортоос илүү байгаа гэж бод. Намайг тоолборт гэж яаж мэдчихэ. Чи бол угаасаа тоолборт. Угаасаа амьдралынхаа их цагийг хамт өнгөрүүлж байгаа. Хамт үзүүлж байгаа би. Тэр нь бол тийм тоолборт. Би бол яагаад тэгж бодсон байх юм бол үнэхээр шилдэг тоглогч MVP шүү дээ тий. MVP бол нэгээр гарсан багийн гол тоглогч тэгээд хийгүү байсан тоглогч байх хэрэгтэй байсан болов уу гэж бол би дотроо бодоод яг түүнийг авнаа гэд бүр энэ шагналыг гардуулахад ирсэн байхад нь бол хүлээж ирсэн. Ягаад тэгэхээр энэ үед Весли хоцорж ирсэн бохоггүй юу? Весли байхгүй харагдахгүй байхаар нь за тоолборт баталгаатай юм байна гэсэн чинь пүн гэд гараад ирдэг юм. Гэхдээ яг тэр нэг шагнал гардуулах ёслоор бид нарыг ингээд эргэлзүүлсэн бүр юм манаргасан нэг зүйл болсон байна. Хүлгүүд бүгдээрээ үрээд ирсэн. Бүх тоглогчдод нь дасгалжуулагчийн албатай бүгд хурж ирээд яг шагнал авсан тоглогчдоо баяр хүргэчихээр энэ нь тэр юм болов энэ нь юм болов гэж амар эсвэл ганцхан хүн аваад бүгдээрээ зүгээр баяр хүргэхэд иржээж болно гэл тийм юм байсан. Маш гоё байсан байна. Тэгээд бас яг нь сайн байсан. Гэхдээ тоолбортын нөлөөг би бүр илүү үсгэж хараад байна л та. Хөлгүүд нэгээр гарч байгаагийн яг Монгол тоглогчид үнэхээр супер байсан, систем сайн ажилласан. Гэхдээ тоолбортын нөлөө бүр үлэм хэмжээнд байсан. Тоолборт улирал эхлэхээс дуусан тусдал хамт байсан нэгдүгээрт. Тэгээд 13 тэг гэсэн амжилтын гол үндсэн тоолборт байсан уу гэвэл маргаангүй байсан. Сүүлд хожигдсон тий. Гэхдээ тэр хожиглуудыг би нэг айхтар ач холбогдолтой гэж бол төдийлөн бодохгүй байна. Нэгээр гарах нэгэнтэй тодорхой болсон учраас тэдний урт хувилрал хүлээж байгаа BCL байна. Бэртэл хэмтлэхүү байх ёстой гих зэрэгээр яг хав тэгсгээд явсан. Тэгсэн сүүлийн тоглолт бол тоолбортын минут зөөрсөн шүү дээ. Тэгээд бас нэг тоолбортын тал байгаа зүйл нь хөлгүүд удирдлын турш нэг л онортой байсан. Тоо бүгдийг ярина залуусаа. Тоо ярина шүү дээ. Тэрнээс гадна одоо миний Wesley-гээд байгаа шалтгаан нь бишэл металл улирлыг яаж эхлүүллээ? Wesley-гээс өмнөх одоо үзүүлэлт, Wesley ирсний дараах үзүүлэлт. Тэгээ багийн амжилт гэж тэрэнд хамгийн гол нөлөө үзүүлсэн. Ерөөсөө ялгаа байхгүй. Тоолборт хүлгүүдтэй хамт талбай дээр байхад хүлгүүдийн тоглогчид илүү 50 тоглолтыг үзүүлээд байгааг яриад шүү дээ. Одоо илүү найдвартай өвдөлтөй ихтэй тоглож байгаа юм. Wesley зүгээр бөмбөгөө хатгуулчихад илүү найдвартай. Тэгээ өөрийнх нь багтнаас одоо яг энэ шагналын төлөө өрсөлдөж байгаа маш хүчирхэг легонор байна. Түүний хаажууд одоо статистик үзүүлэлтээр тэгж цойлж гарч ирсэн. Ерөөсөө довтлооны хувь оноо дундаж оноо авалтыг харахад л Wesley хамаагүй илүү. Ийм нэг зүйл байна. За сая тэргэлийн маань хэлсэнчлэн одоо Wesley ирээд багийнхаа амжилтыг сайжрууллаа тий. Үнэн. Гэхдээ тоолборт байсан болохоор нэгдүгээр байраа хадгалсаар л байсан. Нэгт байна гэдэг чинь онцгой шүү дээ. Анханасаа нэгт байлгаж чадсан байхгүй юу. Тэгээд энэ хүнийг нөгөө нэг бид нар нөлөөг нь угаасаа л иймдээ гэж бодсон. Зөвхөн тоолборт юм уу яа? Тоолбортын харин нөлөө нь маш их байсан гэж би бол. Яг зөвхөн тоолбортыг одоо хөлгүүдийн бүрэлдэхүүнээс хасаад бодъё л доо. Хөлгүүд дээр гарах. Хэдээр гарах вэ? Оо ямар гоё асуулт болно шүү дээ. Магадгүй. Би бол ихний дөрөв байраар гарах нь тодорхой асуулт. Нэг л гарч. За Wesley байхгүй бол яхаа та хэд хараа. Wesley байхгүй байсан бол ер нь бол их хүнд байдал орсон байсан шүү дээ. Яг тоолборт байгаа учраас магадгүй бэлгүүн удирдал тэгэж одоо хангалттай амарч байна. Хангалттай амраа. Бид нар одоо ингэж төсөөлж ярих нь хэцүү байхгүй юу? Яагаад тэгэхээр аль хэдийн болоод өнгөрчихсөн тоон гарцсан цаасан дээр хараар ингэж бичигдсэн зүйлийг
бид нар одоо ингээд яг тийм байсан бол маань яг одоо өөрийнхөө ярианд бол ороогдож ийн үзэгчтэй нэрэ. Тоон байгаа. Тэгээд үр дүн гарцсан энэ зүйл ч тэгээд тоон Wesley илүү байж тээ. Яг Wesley нэгдэг хитэн оноогоор илүү байна л та байна. байна. Ингээд байрлалын хувьд 1 2 гэсэн 2 л байрлал шүү дээ. Хүснэгтийн тэргүүн дид байр. Тэгээд тэрэн дээр тооны зураг гараад ирлээ шүү дээ. Wesley илүү оноо авсан байна. Довтлооны хувь нь илүү байна. Wesley доороос ингэж шахаж агаад баталгаатай оноо авдаг ч юм уу тийм тоглогч биш шүү дээ. Ихэвчлэн дандаа дундаас шиддэг, гураас шиддэг. За бүр одоо хөлбөр устсан тохиолдолд доошоо дайрчдаг. Гэхдээ яг хоо Дион Скот байгаа, Ууган Баяр байгаа. Тим үед бол өссөн үсээгүй ер нь бол нэгээс ирнэ тоглох цай маяг гарах байх гэж бодож би Wesley-д бол. Тэгээд тоолборт ингээд статистикийн хувьд бүх тоглогчтой хувааж байгаа шүү дээ. Ачаал тэгэхээр илүү бага авч юм тийм үү? Тий. Wesley Яг тэгж хэлж болохгүй. Wesley тооны хувьд оноо авалтаар довтлооны хуваар илүү байна гэж би хэлээд байгаа байхгүй юу? Тэгэхэд илүү довтлоод илүү өндөр хөвтө унгаагаад борлуулад байгаа биз? Тийм. Байрлалын хувьд 1 2 гэсэн юм 2 байрлал байгаа биз? За илүү өндөр хувь мөв бол ярихад бол жоохон хэцүү баха. Довтлооны хувь бол энэ та ингэ бодоод үз. За Wesley бол хэд хэдэн онцгой тоглолтын дээр сайн байсан нь цойлсон. Ялангуяа AFC эсрэг хийсэн тоглолтуудыг бол би санаж байна. Үнэхээр зогсоогчгүй байгаад AFC-г хожих хэвээр тоглолтууд дээр хоцсон. Гэхдээ Jordan Tolbert-ийн сайн бас л гол тоглолтууд дээр үнэхээр онцгой байж чадсан байхгүй. Бүх тоглолтууд дээр за. Одоо сүүл бас AFC энэ ч одоо AFC дээр сайн тоглолцсон би. Нөгөө тулууг нэг балкад болгосон дохол тэгэл одоо Tolbert бүхний хийдэж штэ. Wesley ч гэсэн бүхнийг хийдэг. Ер нь бол эцээцт ингээд яг цэвэр статистик дээр тулгуурлаж гаргаж байгаа эдгээр шагналуудыг тэгээд хэрвээ ижилхэн байх юм бол нөгөө нэг яг юм хайна хаалах зарчмаар гэх юм уу те хооронд ярьцаар. За энэ яриа бол ингээд маш одоо ганцхан мас металл хөлгүүдийн удирдал хэдийн. Удирдал 2-1 үү? Аль нь нэлийн? Хөлгүүд санаж байна. Хөлгүүд. Тэгээ статистикээр харин Wesley илүү байгаа байхгүй. байхгүй. Тэр нь Wesley байгаагүй. Тэгж ярил. За дараагийн шагналыг хантаарцгаая. Шилдэг тасгалжуулагч Маргаангүй. За энэ ч одоо Маргаангүй. Маргаанхан байх байхаа. За энэ улирлын шилдэг тоглогчийг хамтдаа харцгаая гэдэг. Одоо хүн болгоно л одоо мэдж байгаа л да тий. Мэдж байгаа. Хэн блэ? Азаир. Окей. За тэгээд та юу гэж бодож байна? Тэгээ энд нүмэн намайг нөгөө шагнал гардуулах хэсэлтийг шоконд оруулдаг юм чи юм байхгүй. Би ингэсэн байхгүй. Азаад очинготой. За ингээд шилдэг хамгаалан тоглогч авлаа. Гоё вэ нөө. Хизээ нэг өдөр шилдэг MVP тоглогч MVP аавна гэж өөрийгөө бодож гин үү энэ төр гэхлээр авт. 5 минутын дараа 5 минутын дараа бууж ирэнгүүт MVP бол би бүр гайхаад сайн байна уу шилдэг тоглогч. Тэгээ бас нөгөө улирлын өмнө бол Болор Эрдэнэтригээс MVP дээр яриад байсан шүү дээ. Тэгэхээр Болор Эрдэнээс өөр шагнал авах гээд ирсэн. Би бас ихийг байж магадгүй гэж одоо ихээ ирсэн байсан. Тэгээд хамгийн гол нь Knights-аас нэг ч хүн ирээгүй байсан. Тэгэхээр за Knights-ийнхнийг дуудаагүй л юм байна. Эрдэнэ цогт биш гэж юу гэдэл бод. Та ч гэсэн Эрдэнэ цогт. Тийм. Угаасаа Эрдэнэ цогт гэж бодож исэн ер нь бол. Тэгээд өмнөх 2 удаагийнхыг ч гэсэн манай үзэгчд маш сайн санаж байгаа юм. 3 дахь удаага болоод ард түмний MVP гэсэн нэртэй л үлдэх шүү. Яг өмнөх дугаар дээр MVP-гийн талаар MVP тодроогүй байхад MVP шагналыг хэн авдаг талаар өмнөх дугаар дээр бас ярьсан өмнөх зочдтойгоо. Тэгээ Төмрахын хэлснийг хэрвээ та нар сонсоогүй бол MVP гэдэг ойлголт нь өөрөө их юм сонирн болчоод байна. Өмнө нь бол яг ингээд багийн амжилтанд одоо багт хин ингэж үүрэг нөлөөтэй хин ач холбогдолтой байна тэр үнд нь өгдөг байсан гэд тэрийг бас өмнөх дугаараас үзэгчид маань үзэж болно да. Түүнээс гадна нэг одоо ойлголт юм ба сая өмнөх 2 гэд ярьлаа штэ явахад өмнө нь бол ганцхан шагнал байдаг байсан. Лигт ганцхан тэргүүн тоглогч MVP гэд одоо бүх шагналыг нэг л хүнд өгдөг гэсэн. Тэгэхээр тэр нь ингээд бүр улирал дуусаад плей-офф дуусны дараа өгдөг гэсэн бол одоо тэр чинь ингээд улирал гэж салгаад финал гэж салгацсан байгаа учраас одоо тэр үедээ бол бас ингэ харьцуулах нь арай өрөөсгөл. Үнэн тий. Яа харахгүй үнэн шүү. Тэгээд та хэд юу гэж бодож байна? За мэдээж Az2 авж байгаа нь бол буруу юм бол биш шүү дээ. Az2 нөлөөтэй байсан. Энэ бол Az2-ын ч буруу байгаад Az2 нэг аавь гэдээ авч байгаа ч юм биш тий. Хүмүүс бол жоохон Az2 руу дайрсныг бол бити тэгээсэй гэж бол би бодож байна. Энэ хүн яа харахгүй шилдэг яг цаашдаа илүү байсан зүгээр цаг хугацааны хувьд юу бол гэдэг дээр хүмүүс илүү их яриад байгаа. Тэгэл ялангуяа нөгөө нэг багт үзүүлж байгаа нөлөөг л бас ярих гэдэг юм л да тий. Бүлгүүд их олон тоглогч ашиглаж байгаа. Тэр дундаас илүү онцгойч харагдаж байгаа тоглогч нь бол Az2 байгаа тийм. Тэгээд насан залуу байна. Энэс ч илүү олон шагнал авах болов гэсэн үгдэлтэй байна. Ердөө 2 дахь үйл. Тий 2 дахь үйл. Мөнгөний шилдэг рүүгээ бас тий. Хамжийн да All Star-ын MVP болсон ингээл ер нь шоконд орсон уу энийг сонсоод
Угсаа яг чиний хажууд суулжсэн шүү. Би бол шоконд ороогүй. Би шоконд Яад гэвэл би хүлгүүдээс хэнийг тодорхойг бол тодорхой гэж бодож исэн. Тэгээд хэн байх бол гэдэг дээр угаасаа улирал анх эхлэхэд л бид нэр ярьж исэн шүү дээ. Хүлгүүд ингээд тийм амжилт нь тасархай байна. Тэгвэл эдрээс хэн тодорхой гэл тэгэл яг статистик үзүүлэлт одоо тэрний индекс нэмэх хасах үзүүлэлт гэж юм байгаад байна. Тэрийг одоо манай үзэгчид маань харьцангуй бас сайн харддаг. Одоо хин их самбар хин их оноо авсан байна гэдгийг хараад идэг. Тэгэхээр тэр чинь маш нарийн тооцоолол онооны тооцоол явж байгаа хин талбай дээр гарахад багийн оноо нэмэгдээд байна. Хин байхад хасагдаад байна. Хин байхад илүү оноотой байна. Хин ингээд одоо нөгөө нэг бөмбөг таслалт эсвэл бөмбөг алдалт нь тэр болгоныг тооцоолоод статистикаар хамгийн өндөрөөсөн тоглогч бол А2. Тэгээ мэдээж А2-ыг MVP авсантай одоо марах нь бол утгагүй гэж бодож байна. А2 энэ шагналыг хүртэх эрхтэй тоглогч. Гэхдээ бас Эрдэнэ цогт гэж нэг юм байгаад байгаа нь бол статистикийг харахаар тийм. Ер нь та Эрдэнэ цогтоо дахиж боломж ер нь хэр гарч ирнэ гэж бодож байна. Энэ хүн 19 оноо тэгээ холын шил 47% гээл үнэхээр бас байлаа шүү дээ тийм. Гарч ирнэ. Гарч ирэх. Хэдэн удаа одоо 30 настай. Тийм одоо дахиад 2 3 чуулгал шүү дээ. Үнэхээр бэлгүүний хэмжээнд, санчийн хэмжээнд энэ тоглогчийг Монголын загсан бөмбөгчд харж л байгаа бол Эрдэнэ цогт өөрийгөө тэр хэмжээнд харж байгаа бол дахиад 2 3 хувилбал бол байгаа. Өчигдөр тэгээд одоо нөгөө Knights-ийн сүүлийн тоглолтын дараа сошиал орчинд хүмүүсийн постыг харлаа л да. Одоо хэдхэн сарын дараа лиг маань эргээд ирнэ 10 дугаар сард. Тэгээ санаа зовлтгүй гэдэг. Ганцлуудаа үз Chiefs энэ гэж ингээд би бүр одоо хэдхэн сарын дараа хагас жилийн дараа баг лиг маань эргээд ирлээ штэ. Тэгэхээр Эрдэнэ яг 19 оноог дундчлах хувьрал яг хувь тоглогчд бол тийм олон байхгүй шүү. Би бол яг л харин тэгэж бодож байна. Энэ бол хэцүү шүү. Одоо өрсөлдөөн илүү болоод хоёр импорт талбайлыг зэрэг байдаг болсон. Тоглогчдын маань чансаа ур чадвар яаж нэмэгдэж байгаа вэ? Багууд ч гэсэн энэ хамгаалтанд анхаардаг систем тэргэл бүх юм дээр л анхаарч ш тэ. Ингэж яхад бол амаргүй л байх. Би бол зөв яг би бол итгэж байна. Лиг бол өөрсдийн гэсэн дүрм журамтай яг тэрийгэл даглаад гэж харж байна. Тийм одоо нэг бас жоохон юм драматик зүйл байгаад байгаа шүү дээ. А тэрэн дээр одоо үнэхээр л тийм гайхалтай тоглогч юм бол бага хийсэн байсан. Бага хүснэгтийн 1-2-оор гарахгүй байсан юм. Гэдэг хурдталж байгаа үг л би тийм одоо тайлбар бас хийж болж байна. Хэрвээ хүмүүс тэгэж одоо хувь стат их олон үзэг байгаа. Одоо хүний үзэл бодол өөр гэдэг шиг. Тийм ээ. Хүний бодол өөр шүү дээ, тий. Тийм олон үзэг гаргаж. Тэгэхээр одоо бидний нэг баригжаа зүйл юу вэ гэхээр лиг өөрсдийн гэсэн дүрм журам гаргацсан. Түүнийхэн дагуу энэ баримталж явж байгаа. Тэгэхээр яг миний бас нэг үнцэг байгаа би өөрөө сошиалууд дээр ч хийсэн битсэн. Одоо миний хувьд Эрдэнэ цогт MVP бол би тэр хүнийгээ л дэмжээл өөрийнхөө чадхаар дэмжээл явах хэрэгтэй. Тэр Эрдэнэ цогт MVP аваагүй юм чинь би Эрдэнэ цогтыг дэмжихгүй. А2 MVP авсан юм чинь би А2-ийн фэн болно гэсэн юм үзэгч хөгжөөнд юм шиг хийжэж байхгүй байхгүй юу? Яг нэг дөнгөж боловсрч эхэлж байгаа гэх юм уу? Тим үзэгчдэд бол байж болох л баг. Гэтэ юу гэдгийг тоо ингээд бүгдийг хилээд дүрм журмаараа ингээд гараад ирчихсэн шагнал авчихсан үнтэй бол хинч маргаад юм л гэж байна. За насан буяа их чимээг суугаад яг юу гэж бодож байна? Би сая хэлсэн. Одоо үгүй сая одоо би араас нас юм хэллээ шүү дээ. Тэрэн дээр одоо хэрвээ жишээлбэл тоор MVP-г Эрдэнэ цогт авах хэрэгтэй гэж бодоод байна шүү дээ. А тэглээгээд Эрдэнэ цогт MVP аваагүй байлаа гэхэд тоо Эрдэнэ цогтыг дэмжихийг байхгүй л. Тийм мэдээж байхгүй. Яг нөгөө заавал бага нэгээр 2-оор гарах хэрэгтэй гэж яриад байгаа. Business Knights бол удирлыг нь маш их асуудалтай байсан. Дасгалжуулагчаа 3 шудаа солилоо. Энэ багт төгөлдрөөс өөр холбогч байсангүй, Монгол төвийн тоглогч байсангүй. Энэ багийг эхний 4-оор плей-офф руу гаргана гэдэг бол маш хүнд даваа байсан баг. Үүнийг Эрдэнэ цогт сайн хийж чадсан, бага манлайлж чадсан, статистикаар бага битгээл лигийг тэргүүлсэн байж болох бүхнийг л хийсэн. Надаа ард түмний MVP гэдэг үг бол үнэхээр таалагдахгүй байгаа. Яагаад вэ гэхээр MVP бол одоо цаашдаа ирээдүйд ингээд цаасан дээр сая бид нар лигийн 30 жил дээр ч харлаа шүү дээ тий. Энэ хүний хэдэн удаа MVP авсан ямар нөлөөтэй чухал вэ гэдгийг MVP л бол MVP аваагүй л аваагүйгээр л түүхэнд ихэвчлэн үлддэг. Яг нөгөө төрүүлсэн багийг яриад хоёр тарсан төдийлөн ярьдаггүй шиг. Тэгэхээр MVP-д өмнө ингээл 2 удаа за окей тэр хоёрыг бол нөгөө бүтэн тэргэл хэлсэнчлэн бүтэн улирлаар нэг ганцхан хүнд өгдөг байсан финал. Одоо бол ийм улирал тийм ч олон олдохгүй шүү. Бусад залуучууд доороос маш хүчтэй төрж байна. Тэгэхээр түрүүн хэлсэн шүү дээ. Лиг улам хүчтэй болж байна. Хоёр лигоноор талбай зэрэг гарч байна. Гадаад дасгалжуулагч төр ирээд илүү системтэй болж байна. Хамгаалтын чанар сайжирч байна. Ийм болж байгаа үед хичнээн нас залуу байлаа гэж дахиад 19-20 оноо дундчих улирал ер нь хэцүү. Бас яг мэдээж байгаа хамгаалалтад хэцүү юм гэхдээ боломж бол байгаа гэдэг.
Тэгэхээр Энэ дуусахгүй сэдв юм билээ. цогтойч хийж чадахгүй биш. Энэ хэмжээнд тоглоод дахиад тоглох улирал байгаа л гэж ер нь бодох хэрэгтэй болов. Цагтаа харуулах уу? Тийм бүр чадахгүй гिचг нь бол утгагүй шүү дээ. Тийм шүү дээ. Тийм. Цогтоо ихтэй харуулж чадна гэж итгэж байна. Харуулаасаа ч гэж хүсэж Тэр байна. бол тэр хэмжээнд ч тоглож чадах тоглогч. Тийм ээ. Эхний MVP-г авахт нь нэр маш олон хүмүүс баярлалаа бөө юм болох уу? Тэр бол нэр бүх одоо саксмон мөнгөчтэй баяр болох уу? За өнөөдөр сонирхолтой плей-оффын 3 цувралын талаар ярилцсан. За эхний цуврал бол яг нэвтрүүлэг гарч явах мөчөд цувралын 6 дахь тоглолт явагдчихсан байна. Гэтэ бид нар өнөөдөр цувралын 5 дахь тоглолтыг ярилцах болно. Энэ бол Эрдэнэт Майнерс болон SJX багийн цувралын 5 дахь тоглолт. За цувралын энэ тоглолтын дээр нөхцөл байдал 3-1 байсан. SJX цувралыг дуусгах боломжтой байсан ийм тоглолт байгаа. За тэгээ энэ тоглолтод үлзээ орших байгаагүй те. Үлзээ орших. Гойны дотортлын бэртлээ бол бас Тийм. дотор булчин гин тий. Яг амар өндөр ачаалттай байна л да үлзээ орших хувьд. Яг нэг плей-оффын эхний шатны энэ Miners эсрэг цувралд бол ялангуяа маш их оноо авалттай байгаа шүү дээ. Тэгсэн өнөхөр онцгой байгаа. Тэр 3-1 болгодог тий. Тэгээд ингээд 4 оноо 34 оноо 80% навтлага 85 ч илүү. Тэр яг нэг MVP үлзээ оршихыг л бид эргээд харж байна л да. Яг улирлын туршид хараагүй үлзээ оршихыг. За энэ тоглолтоо та хэд юу ярих вэ? Энэ тоглолтын дээр ч одоо ер нь AFC-г намайг AFC-ийн хөгжинд дэмжих гээд байх юм хүмүүстэй. Биш юм уу? Чи биш юм уу? Над нэрээ үндэсний дээдлэгээс дэмждэг баг маа юу ч байхгүй үзэгчтэй. Чи бодос Nights-ийн өмсгөл өмсч алийн дэмжих өдрж вэ? Тэр зүгээр бүх хүмүүс тийм байгаа болов уу гэж бодсон. Надаа байхгүй шин. Яг энэ цуврал нэг харамсаад байгаа юм нь Шамай Понц. Ялангуяа цувралын тэр 4 дахь тоглолт. Тэр хоёр торгуулийг хийсэн бол Эрдэнэт Майнерс өнөөдөр төсөөр сэтгэл зүйтэй тоглох байсан болов уу? За энэ тоглолтоо хэдүүлээ эхлээд ярьчаа тий. Тоглолт цаг ингээд ойр тулаад эхний үе дуусгасан ч гэсэн 32-22 гээд бас л олон онооны тэргүүллийг авсан төгөлдөр гэж энэ залуухандаа ологч плей-офф тэр бүр илүү ашиглаад дасгалжуулагч нь өөртөө ихтэйч байна, чухал оноо хамгаалтыг сайн хийж шин. Хэдийгээр багийн лидер үлзээ орших байхгүй ч гэсэн тоглолтыг SJX бол үнэхээр одоо доминант эхлүүлсэн. Доминант буюу одоо илт давуу тэргүүлэлтэд эхлүүлээ тэр тоглолтоо хадгалсаар байсан. Тоглолтыг яагс тийм ээ. Тэгээ Майнерсаас ер нь тийм тоглолтын хэмнэлээ яг бүтэн 4 үе хадгалж чадах байгаа нэг дөр зэрэг харагдаад байгаа шүү. Цувралын 5 тоглолтыг ерөөсөө ингээд хуулаад тавьсан юм шиг ижлэхэн болсон гэж би бол хэлмээр байна. Яагаад тэгэхээр Apes тоглолтыг сайн эхлүүлдэг, Miners нөхөж очдог. Тэгээд яг 4-р үеийн сүүлийн 5 минутанд ч юм уу хин илүү одоо бэлтгэлтэй те хин илүү төвчээртэй хин илүү хичээл зүтгэлтэй байсан л хожоод байх шиг байна. Бас нэмээд хин баг зэрэг илүү азтай байсан. Азтай. Юунд? Нөө Понц тэр хоёр тургуулаа алдчихсан шүү дээ. Тэр бол аз гэж би бодохгүй. Би бол аз гэж бодож байна. Эпсийн талд аз гэсэн үг шүү дээ тий. Тэр нь бол тэрийг бол арай өөрөөр шийдэж болох юм. За хэдүүлээ энэ тоглолтоо яриад байгаа. За тулуу энэ тоглолтын дээр онцгойрсон. Тулуу өмнөх тоглолтын дээр байхгүй байсан. Тэгээд ирээд үнэхээр бас нөлөө өгөө харуулж чадлаа. Шамари Понц тоглолтод илүү их тоглоод харин нөгөөлөө Ишогийн тоглолтыг сайн хязгаарласан тийм. Тэгсэн Ишо ер нь энэ цувралтыг хангалттай байгаа шүү. Тэгээд энэ тоглолтод бас нэг харсан зүйл бол үлзээ орших капитан байхгүй үед Монгол тоглогчдоос гэх юм уу багийг хэн манлайлах вэ гэвэл ерөөсө тулуул юм бэл. Тийм. Ер нь SJX баг удирлын 1-2-оор ч юм уу гарсан бол тулуу MVP болох нь бол гарцааг байсан гэж би бодож байна. Тийм. Тулуугийн нөлөө үнэхээр их байсан шүү те. Тэгээд Мөнхбай гэдэг тоглогч Apes очсноор бас ямар том нөлөө үзүүлж байгаа гэдгийг энэ тоглолт их тодруулнаар харуулсан. За өмнөх тоглолтын ч гэсэн Мөнхбайрын хоолой шидэлтүүд нэмээд довтлооны самбарууд. Маш чухал самбаруудыг авч байгаа. Удирлын тоглолтуудтай харьцуулахад мөнхөрийн давтлагын санаачлаг хамаагүй ихссэн. Давтлагын орлого нь ихссэн. Ялангуяа тоглолтын эхлэлийг их давталж эхлүүлж байгаа. Тэгэд SJX-д энэ тоглолтын дээр бас туслах засгалжуулагчгүй оролцсон гэдэг нь сонирхолтой мэдээс шүү. Дэндүү сонин тий. Яг ийм үед ийм чухал үед аав хөө хоёр шүү дээ. Бүр ингэж наривчлаад харах юм бол тэгэнгүүт хүүхдийг нь явуулсан юм уу? Юу ч гэсэн байхгүй. Яг Монголд бол байгаа. Матео Горнович бол байгаа. Гэхдээ Apes-тэй ажиллахаа болсон. Гэхдээ аавда туслаад явна гэсэн ийм
Гэтэл одоо тусалж байгаа ч гэсэн бэлтгэл дээр тусалдаг байж болно. Яг тоглолтын дээр ирээд туслах дасгалжуулагчийн нөлөө бол их штэ тий. Хизэн гэдэг нөгөө нэг ахлах дасгалжуулагчийн анзаарч харж чадахгүй байгаа зүйлийг туслах дасгалжуулагч хэлж өгнө одоо тайм хизээ авбал зүгээр үү тий. Хин хідэн алдаатай яах уу гэж зөвлөн ш тааж байгаа. Тэгээд эйдсийн нөгөө нэг яг магадгүй төлөөлөө удирдах зөвлөлт төр байдаг бах те. Удирдлагуудын гаргасан шийдвэр байх л та. За энд ингээ бүр 14 оноо болсон байсан. Miners 8 оноо дараалж аваад тоглолтод орж ирсэн. 3 дугаар үеийн төгсгөл ер нь бол альж төвчний сагсан бөмбөгт хамгийн чухал байдаг штэ. Тэгэл 3 дугаар үеийг Эрдэнэт хамаагүй илүү чадсан болмаар тоглолтод бол эргэж чадсан. За 4-р үеэс бид нар харж байна. Будагтай талбай оноо их ойролцоо ингээл хурдан давталгаяа хамгийн амар нь сэлгээний оноог бол нэг новголцсон байсан. Тэгээд төгсгөлийн мөч рүү сэтгэл зүйн тулаан явж эхэлсэн. Туршлагын зөрүү гэж бас хэлж болно тий. Тэр Тэр дээр одоо зол жаргалахыг хэлмээр. харцаад үе. Яг энэ бичлэг дууссаны дараа, тойм дууссаны дараа нэг асуулт асууна. Вау, Боскогийн давталгаа. Үнэхээр зоригтой тий. Акоти өдөөс шүү дээ. Тэгээ солгоо орж байгаа шүү. Ааха. Би бол болорд нэг одоо бол яг прайм үе дээр ер нь бол ирчлээ гэж хараад байгаа шүү. Ийм хурдан уу? Боловсрч гүйцэн. Одоо чи 23 та байна уу? Гэхдээ 22. Ер нь бол яг прайм дээр ирсэн юм уу гэж хараад байгаа. 25 6 насных нь прайм бүр амар байх юм биш үү? Тэгвэл. Тэр чи одоо нөгөө өөрийнхөө тэр формыг хадгалж чадах уу тий. Хэрвээ хадгалж чадвал Өөрөөс нь шалтгаална л да. За фонц ингээд 22 тоног авсан. Дараалсан шийдэлтүүдийг Шамари фонц ингэсэн гинэ. Өмнөх тоглолтын төгсгөлд 2 торгуул алдаад хожигдсон шүү дээ. Тэгэнгүүтээ багийнхандаа би энэ тоглолтыг та нар заавал авч өгнө гэх тээ. Багийнхандаа үнэхээр хэлсэн гин. Өөрийгөө бол сайн бэлдсэн гэ багийнханд ч гэсэн сэтгэл зүйн дэмтэн шүү дээ. Тэгээд өнөөдөр юу гэж хэлсэн бол өнөөдөр бас л хожино л гэж байгаа. Тэгээд энэ аккаунт гэ тоглогч бас улирал тоглож ирснээс ямар их ахиц дэвшилтэй ямар одоо степ бай степ алхамаар сайжирж аавэ гэдэг нь бид нарт харагдаж байгаа тий. Их тогтвортой юм аа Дэнг аккаунт бол. Дэндүү тогтвор яг л хийгсэн нэг хийдэг. Гэхдээ харин дасгалжуулагчийн зарим нэг юм хийх үсээгүй суулгацсан шүү төгсгөл рүү. За 82 77 сүүлийн 2 минут тэгэл Шамари фонцын гарт бөмбөг байсан. Бөмбөг шилжээд одоо энэ чи яа. За би түрүүн нөгөө туршлагын зөрүү гэж энийг хэлсэн. Ер нь одоо ийм эцэгтэй мөчтэй эн чинь одоо хож эсвэл гэртээ хайр гэдэг тоглолчууд Эрдэнэт Майнерсийнхний хувьд сэтгэл зүй хэцүү шүү дээ. үнэхээр хэцүү. Алдах зүйл ихтэй байхгүй гэж тоглоод энд одоо тэгээ Баттөр тэгэл нөгөө сая хэлсэн зол жаргал өөр одоо бимд орж очроо тэгэл туршлагатай хүмүүс их байна л да. 84 80 байхад яа завсарлагаас гарч ирээд энэ шүү дээ. Нэ. Ерөөсө тоглолтын төгсгөлд бол тэр чигээрэл яг тэрглээ хэлдгээр зогслоо. За энд Бат Эрдэнэ нэг өөрөө тоглоод таалгалц те. Тэгээ эпст болгомж гарч ирсэн. Сайборны 2 ч дамжуултыг энэ тулсан да. Өмнө сажиртыг дамжуулаад үлээж авч чадаагүй шүү дээ. Яг нэг өлзөө орших байгаагүй холбогчгүй байсан тэгэл ийм 3 бөмбөг авдалтыг төгсгөл дараалж хийсэн те. Тэгэхээр одоо багийн холбон тоглогч гэдэг ямар чухал вэ гэдэг л одоо харагдсан тоглолт боллоо. Тэгээд одоо яалчгүй нөгөө яг сэтгэл зүйн ялгаа харагдаад байна л да. Тэгээд багт нэг бас тайвшруулах тоглогч хэрэгтэй байна л да. Магадгүй энэ цуврал дээр минт 2 байсан бол энэ цуврал хамаагүй өрт дууссан байх ч магадлалтай. Тийм тэгээд болор эднийг харж болно. Ерөөсөө яг ийм үед бөмбөг зогссон тэр мөч болгонд тухайн тоглогчтой очиж ярьж байгаа. Зүгээр. Одоо дараагийнхыг ингэж хийдэг юм уу? Тийм тэгээд зол жаргалыг ч гэсэн харж болчихно. Зүгээр. Үнэхээр том тоглогч чухал үед том шийдэлтүүдийг үүсгэж чадчихаа. Эпс 4-р тоглолтыг аваагүй байсан бол яана. 3-1 болоогүй хийсэн бол эвгүй шүү хэрвээ үлзий мэндэ хоёулаа ингээ бэртэлтэй 2-2 байж байгаа 5 дахь тоглолтод орсон бол тий. 1-3-2 үнэхээр одоо тайвширч болж нэг амьсгаа авах ганцхан боломжинд тэд нар нэг хожлын өмнө ингээд ирсэн байна. Тэгээд тоглолтын төгсгөлд Лала Горнович дасгалжуулагчийг хараад би хөрөвдлөө. За ганцаархна туслах дасгалжуулагч байхгүй. Яг нэг Монгол залуу байдаг шүү дээ. Гэхдээ нөгөө нэг яг улирлын туршид ингээ хамт байгаад исэн хүн те хажуугаас нь илүү дотнол байгаа шүү дээ мэдээж. Тэгээд ярьдаг тэр хүн байхгүй хажуугаас нь хил зөвлөх хүн дутагдж байгаа ийм мэдрэмж төрж ирсэн. Тэгэл хожигдсныхаа араас ингээ талбай хажууд ганцаараа суудсан ингээл статистикийг харахын шоуг нь байг нөгөө хоёулаа сууж идэг шүү дээ. Тэгээд яахаа мэдэхгүй байгаа ч юм нэг тийм хэцүү байдалд орсон нэг мэдрэгдэг дээ хүнд яг тийм байсан. Ав хоёр муудалсан болов. Тоглолтын турш бас статистик үзүүлэлтийг харахаар SJFC-г одоо плей-оффын тоглолтын дээр ийм одоо торгуул
тоглолтын шидэлт ийм хувьтай байна гэдгийг харахаар үнэхээр хангалттай санагдаад байгаамаа. Гэхдээ би саний тоглолтод Майнерсыг ер нь их муу тоглосон гэж бодож байгаа. Яг хэдийн хожил авсан. Гэтэ тоглолтыг 10 оноо хожигдож эхлүүлсэн, 14 оноо болсон. Тэр дараас нь 8 оноо нэг моментиг эргүүлээг бол тоглолт тэрчтэй ингээ урсаад дуусчих боломжтой байсан. Үлзээ орчих байгаагүй, туслах дасгалжуулагч нь байгаагүй, мэндэ байхгүй багийн эсрэг ингэж төгсгөл ойрхон тоглоо хожлоо гэдэг бол Майнерсыг би бол потенциалсан хамаагүй муу тоглож байна гэж бодож байна. Тэгвэл өнөөдөр яг бид нарыг ингээд ярьж байхад юу болцсон байх бол Дууссан гэж бодож байна уу та нар? Би бол яг саний тоглолчийг тоглосон бол эпс дуусгацсан байгаа л гэж бодож байна. Гэхдээ ер нь яг одоо ингээд сэтгэл зүй бас тэ багийн уур амьсгал нэг моменти спорт гэж бүгд ярьдаг шүү дээ. Тэгвэл одоо жишээлбэл момент бол Эрдэнэт Майнерс руу иргэцэн байна. Тэгээ бид нэр 7 тоглолт харах магадлалтай болцсон байна. Гэхдээ миний хувьд би бол эпсийг одоо өмнө нь бол маш болчмгүй алдаанууд гаргалаа шүү дээ. Тэр сүүлийн мөчөд 2 бөмбөг алдалт тэ. Тэгэхээр тэр алдаануудаа засч орж ирээд дахиж тийм алдаа гаргахгүй яг ийм чамбай тоглоод үлзийг бас тоглож байгаа бах гэж бодож байна. Цоврлыг дуусгацсан болов гэж бодож байна. Ер нь би 7 тоглолт гараасаа гэж маш их хүсэж байна. Энэ цоврлын бүх тоглолт нь маш гоё өрсөлдөнтэй байгаа. Яах бол гэж бодчих би хүсэж байна гэдэг. Би бол яг хүсэж байна. Зүгээр 7 гараасаа гэж хүсэж байна. Гэхдээ өнөөдөр эпс заавал дуусгахын төлөө тоглоно. 7 тоглолт гарвал сурчлага ахаал яригдах болохоор. Би бас Майнерсыг ер нь цаашаа гарчихчлаа гэж бодож байсан. Гэхдээ яг саяны тоглолтыг хараад л гэж бодсон шүү. яг гэхдээ харамсалтай л юм тий. Одоо ингээд харамсалтай гэхээс илүүтэйгээр ийм хүч ирэхийг бид ч мэдчихсэн. Бид хагас гişээ нэг бол үлзээршиг нэг бол болор эзнийг харанч гэдэг юм уу. Аль нэг нь хасагдгал болно. Миний бодлоор гэхдээ бид бям гарагт амрах болов гэж бодож байна. Тий. Өнөөдөр дуусгацсан байх болов гэж бодож байна. За нэвтрүүлгийн хэсэгт хэсэг хугацаанд завсарлаа. Дараагийн хэсгээр бид өчигдөр болсон плей-оффын цуврал тоглолтуудын талаар ярилцах болно. Ингээд хэсэг хугацааны дараа студид иргэд болцгаая. Хөп нөөц нэвтрүүлэг үргэлжилж байна. Манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өөрийгөө хайрлын өдрийн ирч хүчээ Бакус ас урайтай Бакус брэнд 2 дахь улиралдаа ажиллаж байна. За мөн хамтаа төрүүлж алхах урайтай Unitel Group, за мөн Sportainment салбарыг дэмжин ажиллагч Эм банк арена тус ажиллаж байна. За өчигдөр юу ярианад гал гарлаа. Эм банк арена. За сая Эм банк ареныг дуусгаж шууд араас нь хийчих. дассан байна. Даснаас ч нөр. Даснда буухан. За хөлгөө Дархан Юнайтедийн 5 дахь тоглолт болсон. Энэ тоглолт эхлэхэд цуврал мөн л 3-1 гэсэн харьцаатай байсан. Хөлгөөд 3, Дархан Юнайтед 1 хожлыг авсан байсан. За тэр 1 хожил авахд мөнх золбоо гэдэг дараасан 2 шидэлт багтаа 1 хожил авчирсан. Пүү тэр чин мөнх золбооч ерөөсөө баг 4-р үед 12 оноо аваад 80 дэвтэ довтлсон байлээ шүү дээ. Тий, одоо 3-0-оос эргээр илтгэж 3-1 болгосон шүү дээ, тий. Мөнх золбоо өөртөө итгэл үнэхээр нэмэгдсэн байлээ. Багийнхан ч гэсэн эрх чөлөөг нь өгж байгааг энэ тоглолтын дээр харагдсан. Ахил. Тэгээ Содон Жамс тоглолтын эхлэлийг тун сайн хийсэн. Энэ тоглолтын туршид 20 гаруй оноо авсан гэх зэрэг. Содон Жамс ер нь яг энэ цувралт бол үнэхээр сайн байгаа. Тэгээ энэ Бэниард ч харин ер нь чөлөө шилдэлтээс бусдаараа асал эвгүй залуу гэдгийг харуулсан шүү. Тоолбортыг ерөнхийдөө илэрхсэн шүү. Тэгсэн. Гэхдээ тоолборт ч бүр ингээд яг одоо юу гэдгийг айгаад эхлэх байгаа юм шүү. Айгаа да. Имигээд байгаа юм шүү юм. Юу яриад байгаа юм бэ? Юу ярьж байгаагаа ойлгож байна. Тэр явах яах. За би дараа нь тайлбарлая. Энэ ярд яг энэ чөлөө шидэлтэл яг гол асуудал байгаа тийм. Нэг статистик харахад 3 дахь тоглолтод байсан санагдаад байна. 18-аас 4 гэж шийдчихсэн. Чөлөө шидэлтийг. Тэр асуудал гэхдээ энэ тоглолтод бол шийдсэн санагдаад байгаа юм. Туруул хийгээдсэн шүү. Зүгээр арай их. Яг тоолборт дээр би ярьж байгаа юм зөө. Ерөөсөө нэг Бэниард би тоолбортыг 24-7 будагтай талбайд эзэгэндэг байсан гэж ярьсныг л ерөөсөө энэ цуврал дээр батлаад байгаа байхгүй юу? Улирлын туршид тоолборт ямар тэгээ доминант байлаа. Бэниард эсрэг бол тэгж чадахгүй л байлээ. Тэгж ясны өөрөө сонссон юм уу хажуунаас нь? Би асуухад надад тэгж хариулсан. Яг зүгээр тоглолт энэ цуврал дээр л үнэхээр Бэниард арай илүү байсан шүү. Гэхдээ багийн сагсан бөмбөг гэдгийг нөгөө талд бол утгаараа харуулаад яг илүү их хийж. Тэрс хийдэг юм аа хийж юм л да хөлгүүд. Би бол тэгж л харж. 12 тоглогч бүгднг нь л ер нь ашиглах юм тий. Тийм тэгээд гарч ирсэн хүн болгоно нөлөөтэй. Энэ тоглолтын одоо яг эргэлтийн цэг гэж зүйл байсан уу? Эсвэл эхнээсээ л хөлгөө тоглолтыг өөрсдийнхөө хяналтанд байлгаад Дархан Юнайтед гүйцэж ирч чадахгүйсээр адуусуу. Яг Дархан Юнайтед зүгээр эргэж ирэх гэж үзсэн. Яг нэг тэр нэг 15 20 онооны зүгнээс эргэж ирэх гэж үзээд яг аргагүй юу гэх нэг
хитрхи оройтсон байлаа л да. За мөн одоо энэ цуврал Petway эхний тоглолтын дээр бэртэл авсан гэдэг нь маш одоо таамаглаагүй зүйл байсан. Хэрвээ Petway байсан бол цувралын харьцаа өөр ахас мал уу юу гэж Petway байсан бол би хожихгүй байх байсан гэж бодсон. Би бол өөр байх байсан гэж бодоод байна. Ямраар? Магадгүй 2 жил, 3 жил. 2-3 жил. Тэгэхээр 7 тоглолт чарч магадгүй. Petway яхаар хитрхи шидээд өөрлөлтөө. Тэгээ Petway нэг сэтгэл зүгээр жоохон тогтургүй юм болов уу? Та нар гэхдээ бүр ингэж бодоод үзтээ. Petway яваад Харди үлдээд тэгэд Бэниард ирсэн бол. За бас сонин сонголт. Ер нь бас яах байсан бол мэдэхгүй. Гэтэ Petway шидэлд нь орохгүй нэг л багийнх нь одоо өгсөн дамжуултыг оруулахгүй байх юм бол нэг унжичдаг. Тэгээд өөрийгөө тоглолтоос гаргаад бүр ингээд хол аваачаад тэр буланд очиж суучдаг. Тийм л тоглогч харин энэ дээр болохоор нэг Бэниарда будагтаа талбад яг их мэдлийг нь өгөөд довтлолтой алдаа салгах тэрийг хий гэдгийг хэлээд харин бусад тоглогч нар нь одоо мөнх залбоо ч юм уу Petway байхгүй болохоор мөнх залбоо онцгойрсон сумья азар ингээд бусад залуучууд нь тэгж одоо хожих боломжийг Petway байхгүй байснаар олж чарлаа гэж бодож байна. Яа бүр ингээд нэг л зүйлийг одоо төгсгөлд нь бид юу харж байгаа гэхээр Содонжамд сумья азар дөлгөөн гэдэг юм уу те эдгээр тоглогчдыг бид ирэх улирлуудад илүү тодор анхаарч илүү анхаарал тавьж харахаар л боллоо. Тасаг явж юу Энэ цуврал тэгээд 4-1-ээр дууссан, эдэж дууссан бай. Дархан United гэдэг багийн түүхэнд анх удаа плей-оффын ажил авлаа. Залуучууд бол дараагийн одоо потенциал ямар байгаа гэдгийг харуулсан. Иргэжлээс илүү өндөр хүлээлт тавих ёстой болж байна гэж бодож байна. Тийм тэгээд туршлагатай сагсан бөмбөгийн экспертүүд ч гэсэн ер нь яг багийн арын албанд маш олноороо тэгж хэлж байгаа юм байна. Баяр үргээ та нар зөв зам дээр явж байна тийм. Ингэж урт хугацааны төлөвлөгөө гаргаж үндэсний дээд лигийн Монголын сагсан бөмбөгийн нэг томоохон хэсэг болно гэдэг алхамчин их зүв байна. Тэгээд бид нар нөгөө нэг арын албал ярих гэдэг нь шүү дээ. Төлөвлөсөн зүйл яаж амжилтанд хүргэж болох вэ гэдгийг л харлаа. Тэгээд дөлгөөн хөвх нөөцнийг суусан шүү дээ. Тэгэхэд багийн зорилгочид 4-өөр плей-офф руу. Эхний 4-өөр гарна гэж зорилго тавьж байсан гэж ярьж байна. Тэгэхээр одоо бол плей-офф руу ороод үзчихлээ. Плей-оффын эхний хожлоо аваад үзчихлээ. Иргэжл магадгүй зорилгоо бүр томоор тавих байхаа. Эхний шатаад авах ч юм уу тий. Тэгээ өмнөх сүүлийн тоглолтын Дашочор бас тоглоо гэдэг бид нар хэлээ. Дашочор маш том нөлөөтэй тоглогч үү дээ. Байсан бол яах вэ гэж яриад байгаа. За гисэн эдэж Дархан United-д бол маш гайхалтай хувилрал өнгөрлөө. Мэдээж одоо бүхэн л бас яриад байгаа сагсан бөмбөгийн ертөнцид багийн дотоод засаглал ямар чухал вэ? Тэгэхээр Дархан United-ыг харахаар дотоод засаглал харьцангуй эрүүл ийм зөв бүтцтэй тэгээд илүү холыг харсан төлөвлөгөөтэй явж байгаа учраас Дархан United-ийн багийн амжилт ингээд жил ирэх тусам ахаад явах болов уу гэж найдаж байна. Би бол Дархан United яг лигт байгаа хүлгүүдийн дараа орох ирээдүйтэй баг гэж бодож байна. Залуучууд балжин ямиг тун удахгүй бид нэр шигшээ баг те гэр нь лидер хэмжээний ийм тоглогч болохыг харах байхаа. Тэгээ нэмээд ер нь юу гэдэг одоо нөгөө бид нар TLG залуу тоглогчд хайчих вэ гэдэг тэр тоглогчдоос бодогтой талбай шилдэгүүдэн ч юм уу дархан үрээд ирэхийг үүсэхгүй шүү дээ. Тэгэл бодвол дараа жил ер нь үзэх юм ихтэй болох байхаа. Гэтэ бид нар бас яриад байгаа шүү дээ те Дархан United залуу тоглогчид бол байна. Тэдэнд туршлагатай тоглогчд хэрэгтэй байна гэдэг. Уг нь туршлагатай тоглогч байгаа. Өө инх төвшин байна, нэм баяр нь байна. Өөр чи юм лээ. Өөр байна. За дараагийн тоглолт бол одоо бидний буюу одоо үзэгчдийн хамгийн их өсөн хүлээсэн энээс болоод бүр тасалбар 2 дахь зах зээлд орсон. Өчигдрийнх үү? Цуврал тоглолт тий. Цувралын 5 дахь тоглолт. Demarcus Cousins гэж. За цувралыг эргэн сануулах юм бол эхний 2 тоглолтод Бодонс хожсон, 3 дахь тоглолтод Knights хожил байгуулад, 4 дахь тоглолтод Бодонс цувралыг 3-1 болгоцсон байсан. Тэгэхээр энэ бол бас Knights-д хожил эсвэл гэртээ хайр гэдэг тоглолт байсан. Тэгээд ерөөсөө цуврал яаж явж ирсэн гэхээр BCH Knights нэг л зүйлээрээ хоёр зүйлээрээ дутуу байсан. Самраас бөмбөг авалт, будагтай талбай оноо авалт гэдэг хоёр зүйлээр дутуу байсан. Тэгээд тэрийг засч орж ирээд 4 дахь тоглолтод байсан тийм. Тэгсэн. 3 дахь самбарын үзүүлэлтүүд бүгдээрээ Knights бол энэ плей-офф шалгарсан 8 багаас хамгийн бага нь байсан шүү дээ. Хоёр тогломжоор авч байгаа оноо, самбараас бөмбөг авалт, товтлогооны самбар, хамгаалтын самбар гэх бүгд ирсэн. Тэгээ ялч эсрэг багтанд Cousins байгаа учраас тэр боломжоор одоо илүү байх ер нь баг боломжгүй баха. Тийм. Давчгүй хүчин зөөлгдөх шиг. Энэ тоглолтын дээр Knights самбар илүү авсан шүү дээ. Самбар нь 41-40 билүү. Мэдээж энэ бол бас Томсын нөлөө тийм ээ. За энэ цуврал дөлгөө мөрөн орж ирээд цувралыг арай нэг өөр болгосон. Жамсранд орж дөлгөө мөрөн гэсэн тоглогчд бол
багийн үнэхээр том одоо сэргэлт байсан шүү. X factor-ууд. Тэгээ дэлгүүр мөрөн бас зүгээргүй бэртэлтэй байгаа юм байлаа шүү дээ. Нурууны бэртэлтэй байгаа. Тэгээ 100% тоглож чадаагүй. Гэхдээ л энэ үнийг барахгүй юм да. Казанс тэгээд тааварлахад хэцүү юм аа. Шидэлтийн гүйцэтгэл нь хамгийн л Монголд байгаа сайн шидэгчтэй л жижигтгүү хэмжээний Казанс яг ялч өнөө уур чадвар нь бол бүр хитээцсэн уур чадвар байгаа шүү дээ. 3 жилийн өмнө NBA тоос хамгийн сүүлийн багийн дэнер нагц. 3 жилийн өмнө үдээд дэнерийн өмсгөлтэй эхний хагаст 30-аад он авч ирсэн. Тэр олон жилийн түүхтэй багийн түүхэнд нэг хагаст хамгийн өндөр нагасан тоглогч болж ирсэн. 3 жилийн өмнө. Тэгэл бид нар хараад юм те ер нь 100% өөрийгөө дайчлахгүй байна да. Тэгэхээр яг энэ хүнийг угаасаа зогсоох ер нь бол боломжгүй яг хитээцсэн уур чадвар байгаад байна. Гол нь энэ хүнээс гадна яг одоо харагдж байгаа Батбаяр тулга гэсэн тоглогчд үнэхээр онцгой байл. Тэглээ. Ялангуяа тулга. Тий. Тэгээд энэ өөр үндэсний дээдлэгт маань зүгээр хувийн уур чадвартай тоглогчид бол байна. Өмнө ирж ийсэн. Одоо Эстоник магадгүй ойрлын ингээл байна штэ. Гэхдээ энэ хүн бага тоглуулж чаддаг бүр илүү уур чадвар байна. Багийнхандаа дамжуулт өгж байгаа бол хэрэгтэй бол өөрөө дайрчин тий. За энэ Эрдэнэ цагт маш чухал давталгааг оруулаад ингээд 4 онооны зөрүүтэй төгсгөлийн мөчл маш сэтгэл догдлуулсан яах нь вэ гэсэн байдалтай үргэлжилсэн. За Lance Thomas-ын энэ цуврал үнэхээр сайн байлаа шүү. Би Lance Thomas-ыг тэгж утсан. Цувралын эхний 2 тоглолтын аль нэгэнд нь ингээд тоглохгүй яав та гэж. Цувралын эхний 2 тоглолт чинь Lance Thomas ч 22% довтлохыг гүйцэтгэв. 26 тий. 26 байлаа. За энд ингээд онооны зөрүү 54 57 байсан. Фэни задлсан. Тэгсэн чинь Lance Thomas Казансын өдөөс цувралын туршид л эргэлзэхгүй шийдсэн дээ. Хийсэн. За ингээд онооны харьцаа бол тэнцэж ирсэн. Энэ залуугийн тэр бөмбөг хадгалах чадвар ямар гоё юм. Нэг шудаа бөмбөг алдаагүй тий. Ахмад барыг сохор дамжуулалт өгч байгаа шүү дээ. Тулга яалтчгүй цуврал үнэхээр онцгой байлаа. Өөрийгөө бол маш том тайзан дээр харуулж чадсан энэ залуу. Өнгөрсөн жилиг сайн тоглоод энэ улиралд бол яг тийм онцгой байж чадахгүйсэн шүү дээ. Яг өнгөрсөн жилийн шиг. За тэгэхээр одоо харин Казанстай байгаа үед бол үнэхээр өөр байна. Төгсгөл рүү мөнх төрийг бас нэг оруулж ирж үзсэн. 71 74 байхад дахиад одоо ингээл тулгын гарал бөмбөг байгаа байхгүй тий. Тэгэд яг тулгын нэг жамсан дорч эсрэг тоглож болоод байсан л да. Бие хүчээр илүү урдаар илүү тэгээ дайрж ороод оноо авчаад байсан. Эрдэнэ цагтын энэ холын шийдэлт дуусчвуудаа гэжсэн тоглолтыг буцаагаад авчихсан. Эцсийн мөч хүртэл одоо үзэгчдийг итгэл найдвартай байлгаж чадсан. Тэг яг энэ шийдэлтүүд унаад исэн болохоор за одоо удахгүй харагдах тий тэр нэг сүр. Яг энэ мөчл тоглолтын хамгийн оргил цаг бүр ингээд энэ ордон нурах нүг илтэл ерөөсөд оргиж ирсэн. Айл талаас бодон сэвгжин дэмж, найц сэвгжин дэмж арай олуулаа байсан. Тэгэл орилол исэн, бөө юм болсон. Энд ингээд 81 80 ганцхан оноо болгосон. Тэгээд тэр жамсан дорж ярьсан. Жамсан доржиг ер нь жоохон удаасан баг тий. Нилийн төгсгөлд гангийн мэлгүй орж иж байгаа. За энэ сүүлийн довтлохоо цогтоогийн шийдэл. Яг хувилбар бол одоо засгалжуулагч тайм аваад одоо 2 оноо руу явах уу эсвэл 3 оноо руу явах уу гэдэг сонголтыг дасгалжуулагч хийсэн. Тэгээ 3 онооны хувилбар яг эднэрийн хүснээр явсан. Тэгтээ шийдэлд ороогүй юм л дээ. Тэр яадаг завсарлага вэ? Тэр сүүлийн тэр минутын дээр эсрэг бол торгуул шидэхээс өмнө бодос торгуул шитгэж байхад найзын засгалжуулагч минутын амралт авсан. Тэрийг би бол ерөөсөй ойлгоогүй. Тэр яг за ер нь бол тийм тий. Гэхдээ нөгөө нэг шалтгаан нь юу гэх юм бол тэд нэр магадгүй хоёрт торгуулаа алдаад нэг онооны ингээд дутуу явж явах юм бол завсарлага авах боломжгүйгээр тоглолт тэрчгтээ үргэлжлээ дуусчих үедээ гэсэн байдлаас нэг ярилцаж яг нөгөө баталгаатай юм хэлж өгье гэж бодсон баг. Тэр л одоо зөвдөх хүнцэг юм. Бусдаараа бол гэхдээ одоо за тэгээд хоёр дахь алдаад самраас дахиад бодон саваад хийчлээ гэж бодоход тэнд дахиад довтлогоо явуулах цаг байсан байхгүй юу? Өөрөөсөө аваад довтлох юм бол магадгүй бужигнаа хин яах нь мэддэхгүй дуусчих үе гэсэн айдас байсан болов уу гэж би бол бодож байна. Одоо асуух юмсан. Пэни тухай сэлгэн суужсэн тий. Тэгээ Фэнийг оруулж ирэх гэж юм болов уу? Би тэгж л бодсон. Ер нь яг дасгалжуулагчийн зөрүү бас энэ цуврал гарчлаа гэж хараад байгаа шүү. Тийм тийм. Найзтай өнөө өдрөл 3 дасгалжуулагч солилцоо. Би бол яг нэг 3 дасгалжуулагч солилцоход магадгүй баг хамгийн таараа хөлбөр дээр дуусгасан болоо гэж бодоод байгаа. Тийм шүү дээ. Хамгийн ихний хөлбөр нь зөв байсан шүү дээ. Энийг бид нар баг улирлын туршид ярьчихсан шүү дээ. Одоо энэ тийм биш үү? Тийм, би бол тэгж бодож байна. Насаагаас тэгсэн тэгж хэлж байгаа. Настагаас асууя. Юу ягаад нөгөө нэг хамгийн муу гэж бодож байна. Яг тэр энэ дасгалжуулагч нь ахлахаар ажилласан дурчлага байхгүй. Одоо ингээд ахлахаар анхны удаа ажиллаж байгаа найз дээр болж таарж байгаа. Дээрээс нь нөгөө түрүү хэлжсэн тэгээ бүрэлдэхүүний асуудалтай юм баг дээр нэмээд туршлагагүй дасгалжуулагч ирчихээр тийм гал хүмүүс хоёр нийлж байгаа юм шиг л. Тийм тэгээ сүүлийн 2 3 жил ер нь бол Монголд ирсэн гол зорилго нь
дахны хүүхэд залуучуудын саксофон бөмбөгийг хөгжүүлэх. Тэгээд эцэстээ ингээд Илүү тийм академи маягийн тийм. талдаа дасгалжуулагч. Ер нь бол ингэж мэрэгжлийн багтаа ажиллаж үзээгүйгээд хэлчихэд буруутгахгүй дасгалжуулагч. Би тэгвэл ингэж хэлье. Петр дасгалжуулагч ирэхээс өмнө Найц хаана явсан бэ гэвэл 6-ад тэр байсан мэт. Петраг. Пета. Петр. Петр. Тийм. Тэгэнгүүт эренгүүт 4 рүү орч чадсан те. Тэгээд плей-офф дээр яг энэ цувралын тоглолтуудыг явал хожих боломжтой тоглолтууд олон байсан мэт. Олон байсан. Бэжтэй. Хэдүүлээ чинь Нөгөө талаар Казанс л байгаад байгаа байхгүй юу? Казанс. Гүү Найцын удирдлыг бүтнээр нь харж штэ. Тэгэхээр Эрдэнэ Баясгалан дасгалжуулагчийн удирдал чинь 6-2 гэж эхлэв. Тий. 6-3. Тийм баг. Аха. Дээгүүр хоёрт бол явж исэн те. Тэрийг John Todd Purse эрэнгүүтээ 9-7 болгосон. Тийм. Тэгээд бодохоор ингээд Эрдэнэ Баясгалан арай илүү гадаг байхгүй. Яг уу Петр Шишлие ирээд багийн амжилт агсантай би бол нэг багийн бэртэлтэй тоглогчдыг яг ирэх мөчөд энэ мөч бас давхар таарсан болов гэж хараад байгаа. Бэлгүүн үрээд ирсэн, дүлгөө мөрөө ороод ирсэн. Тэгээ бусад ингээд үргийн тоглогчдод ороод дахлыг онор ирсэн. хоёр дахь лигоноор ирсэн. Аян цуврал бас нэг миний өвүүлсэн хүн Пиндарус Уильямс байлаа. Тийм гэж юу? Орж ирсэн, нэг л удаа орж ирсэн. Хэзээ? Хамгийн гол нь яг тэгж хэлж байгаа гэхээр тоглолтод тоглолт ихэнх тоглолтууд ойрхон дууссан. Дандаа нэг 2 3 оноо зэрэг. Яг тэр үед тоглолтыг гартаа авах ёстой хүн би Пенни байсан болов гэж боддог. Санал нэг. Тийм баг. Наадхан дээр чинь бол үнэхээр санал нэгдэж чинь. Хитрхи системийн тоглогч юм болов уу? Хитрхи дамжуулах гэдэг юм болов уу? Осгон жаргал дасгалжуулагч бол өчигдөр бид ингээд яриад байж байгаад хэлж байна. 2 жилийн өмнөх Пенни бол биш болсон шүү. Тэр нэг аргаангүй бэртэл гэмтэл нас гээл тийм. Өдөр нөгөө 3-3 бэлтгэлтэр байхад одоо нөгөө тик хаах штэ дэдлигийн медиад байдаг. Тик хаахтаа ярьж хагаад шидэлтийн техникийн битэр хуцнаар ингээ харьцуул харсан хгүй. Тэгсэн 2 жилийн өмнөх Пеннигийн шидэлтийн техник одоогийн техник шал өөр юм. Одоо бүр Тэр ингээ бэртэлтэй холбоотой тийм юм. нөгөө хуруугааныг гинтэйсэн штэ. Бүр ингээ амар түлхэж чаддаг. Тэгээ чигээрээ гардаг болсон. Харин тийм хөрөхгүй байгаад Тийм, хөрөхгүй. яг нэг зоож оруулах гад Тийм. чөлөө шидэлтэд алдаад байгаа шалтгаан ч гэсэн тэр болов уу гэж би бас бодсон. Тэгэхээр бас тэр битлээс болсоо нэг айц ч юм уу бас Тамир Пеннигийн бэртлийг сандаа ингээд ер нь шаардлагагүй бөмбөгөнд л яг ингэж дэше явж ирсэн шүү дээ. Үнтэй хамт тулсан. Тэгэл нэг тим жижигхэн момент л ингээд тамирчны карьерийг өөрчилж байна. Сүүлийн 2 тоглолтын дээр Фэни холын шидэлтийн гүйцэтгэл, товтлооны гүйцэтгэл үнэхээр сайн байсан. Гэтэ орлого нь яг тийм их байсан уу? Яг их л биш. Гэхдээ Фэни угаасаа олон шиддэггүй тоглогч. Ер нь Тэгэхээр нэг сур. За бас тийм л ах таа. Тэгэхээр явж нөгөө нэг шидэлтээ орлого тааруваа, хөвч тааруваа хамаагүй багийн лидер бол төгсгөл түнгийн гартаал байх гэсэн. Энэ нэвтрүүлэгч гоё бууж болж Одоо тэгээд яах вэ тэр Муулах ч байх эсрэг багт ер нь бодит байдлыг хэлдэг. тийм өндөр биетэй Казанс гээд тоглогч байхад Томсыг гарахгүйгээ яах вэ? Тийм ээ. Тэгээд төө өчигдөр Казанс 30-оор хийсэн байлээ. Тэгээд яг уу би одоо өмнөх дугаарууд дээр ярьж лээсэн би бол энэ тэр үздэг болохоор мэдэхгүй байна гэсэн үгээ буцааж авлаа. Үнэхээр өөр төвшин байд юм байна. Үнэхээр одоо өөр тийм төвшний тоглогчтой. Буцааж авлаа гэдэг чинь гэсэн үг. Аа, Буцааж буцааж байсан юм байна гэж юу? Үгүй яг одоо нүдэрээ үзлээ. Аа. Өчигдөр зүгээр л гангийн бэлгүүнийг сүүлийн мөчөд арай их гаргаач. Касанс гэдэг үнэхээр одоо хитэд зур чадвар байсан үнэ. Гэтэ найц бол хожихоор ер нь 2 тоглолт алдсан. Тэгсэн. Тэг боломж байсан уу гэвэл байсан. Сайн мэдэн бид нар Казансын тоглолтыг Багдад 4 ихтэй дахиад магадгүй ингээл 10 хэдэн тоглолт үзсэн. Одоо Казанс ингээ ирж байгаа одоо Казансыг хамгаалаа тий тэр тоглогчийн эсрэг яаж тоглох уу гэдэг чинээгээрээ Монгол тоглогчдын ур чадвар сайжирж байгаа. Тэр бол хамгийн чухал зүйл гэж бодож байна. Та тэр төлгүүд Казанс эсрэг ямар хариу гинтэмлэг гэж бодож байна. Ер нь одоо хоёулынхын эсрэг инх хот тэргэл хоёрын ярих үнцэг улам л нэмэгдэх байх. Яасан бэ? Баг болоод байгаа мó? Тал талаараа хуваагдаад. Толбортыг үнэхээр одоо илэрх баха. Би одоо бол Толбортыг илүүрхэн шүү дээ. За яг цуглаан хайр цаар гэж байна тий. Одоогийн байдлаар хөлгүүд бодонс металл гэсэн 3 баг гарсан. Эпс Майнерсын 6 дахь тоглолт өнөөдөр болно. Би бол хөлгүүдийг Найц бол бодонстой яг нөгөө нэг тоглолтын аргаар таарсан болоо гэж бодоод байгаа. Адилхан удаан тоглолдог. Одоо хөлгүүд илүү залуу тоглогчтой болон хурдан тоглож чадна, удаан тоглож чадна. Касанс за 30 оноо 20 самбараа хийгэлтэй. Бат хоёр туулга дахиад цагнааш тоглож чадах уу? Миний энэ цуврал дээр хамгийн ихтгэлтэй байгаа нэг л одоо таамаг байна. Хөлгүүд бол бодонсыг хожноо. Тэгээд ямар ч нөгөө нэг юу гэдгийг нэг баримт байхгүй. Би бол энэ бодоод байгаа байхгүй. Ерөөсөө сэлгэний оноо. BCH Knights бодон хоёрын цуврал дээр харагдчихсан зүйл хэдий Knights хожигдож байгаа ч гэсэн Knights-ийн сэлгэний оноо авах хамаагүй илүү байсан. Бодонгийнх баг байгаа. одоо хөлгүүдийн давуу тал гэхэд Монголд байгаа багуудаас хамгийн их төвтэй баг нь, хамгийн өндөр баг нь. Az 2
За Толбор тэгээ Монгол гэх юм бол Бендерия өөр одоо өндөр хүмүүс Бага. Ер нь бэлгүүн ч одоо саяхны хүрэл хэмүүлэн тийм ер нь л тэр чигтээ жигд өндөр. Тэгэхээр нуруугаар бол одоо туслаад илүү сайн хязгаарлах гэж үзэх бах. Гэхдээ Касенс бол 30-20 төгсөн старта хийсээр л байна. Касенс дөрөв тоглолтод тэгж амар тоглоод 4-0-д гараад ирлээ. Яг хоо Касен сайн Магадгүй. Үгүй би миний үнцг болохоор Касен сайн тоглоё 30 оноо 20 самбар хамаагүй авах. Бусад тоглогчид яг саяны цугурлт байсан шиг байх уу. Одоо шинэ Батбаяр дээр Сарвал хамгаална. Тулга дээр одоо Барсуулт нөгөө Ян Миллер хамгаална. Тэгээд би хөлгүүдийн гол барих тактик зөв Касен тооноог нөгөө бусад тоглогчдыг нь хязгаарлаа гэдэг тактик барих болов. тэгээд та нар нэг юм анзаарч байна уу? Хөлгүүдийн шинэ лигоноор тоглогч Ян Миллер бас өөр төвшнийг хуугуул тий. Энэ тэр Европын том төвшин тоглогчсон тоглогч гэдэг нь бол маргаа гэдэг. Та хэд бол тэр хөлгүүдийг гэж бодож байна бүгдээрээ. Яа тэгж бодож байгаа хөлгүүд. За тэр л бол хөлгүүд юм байна. Тэгэж бодож ин тэгээ би хөлгүүдийн фэн биш ээ гэдгийг бас хэлье гэж байна. Бид бүгд биш. Насаа бүр цуврал плей-оффгийн өмнө хөлгүүдэд төгссөн. За би бодно шүү. Тэгж бодож. Манай Энэ нөгөө бодож бодож хэлээд найцыг хожин гэж Төрүүлнэ гэдэг. авраг авнаа гэж хэлсэн байдаг. Би бодож боллоо. Би Финдарис Силанс Эрдэнэ цагт хоёрт итгэсэн юм аа үнэ. За нөгөө тал тарин одоо нэвтрүүлэг гарч явах үед юу болж идэх юм бол доо цуврал маань Тийм түрүүн хэдүүлээд хамгаалцсан шүү дээ. хамгаалсан тий. За плей-оффын дараагийн шатны цувралууд буюу хагас шишээ цуврал шууд эхэлж байгаа. Буюу энэ баасан гаргаас эхэлж байгаа. Тэгэхээр бид нэр бодоос болон хөлгүүдийн цувралын эхний тоглолтыг баасан гарагт үзнэ. Тийм тэгэхээр үзэгчтэй нэгэн зүйлийг энэ дашинд анхааруулъя хэлэхэд та бүхэн яг энэ нэвтрүүлэг гарсны дараа Shopee цагийн мэн сайтыг ингээд ширтээд байж байгаарэ. Тэгэхгүй бол бодосын тоглолтууд маш хурдан дуусах байгаа гэдгийг хэлье. Хөлгүүд өөрөө хамгийн их одоо фанатууд байгааг. Тэгээд хин нь уралдаж хин нь олныг авахгүй. Яг тэг яг энэ бодон сөлгүүдийн тоглолт одоо энэ шууд амжуулалтын үзэлттэйгээд гаргаж ирдэг бол түүхэн рекордыг тогтоох тоглолтод болох байхаа. Тэрээс ингээд сошиалын сториг харахад л ойлгомжтой байна. Тий. За үүнээс гадна нэг бас бидний шууд амжуулах тэмцээн үйл явдал бол оюутны лигийн бүх хотын тоглолт дархан аранаад болно. Бас жил бүр одоо ингээд аялын тоглолт хийдэг юм болж байгаа тий. Оюутны лиг маань өнгөрсөн улирал оюу толгойд очиж шийдсэн. Энэ улирал харин дархан аранаад болох нь бидний шууд амжуулалтыг 3 дугаар сарын 22 буюу одоо Бям гарагт та бүхэнд шууд амжуулах хүргэнэ. За одоо яг сонирхчтой үед бол байжлах хамгийн гоё цаг үе ирж байна те. Плей-оффын ширүүн тоглолтууд за оюутны лигийн бүх хотод болох гэж байна. Удахгүй эмгтэй шгшээ баг тоглоно. 3-3 Аз авраа. За аврах гэж үзэж харах нь үнэхээр ихтэй л. 3 сарын төгсгөл BCL металл тоглоно. 4 сар. Цэдэ бүр шалж яриад. Ягаад тэгэхээр бид нар үнэхээр амарч чадахгүй юм л да. Гоё л байна өгөн сакс маань бас ч ядардаг л. Дархан нь бол Холстарын тоглолттой холбоотой нэг зүйлийг ярихад яг нөгөө нэг манай лиг чинь драфттай болсон тий. Тэгээд сагсан бөмбөг сонирхогчд маань амралтын өдрүүдээр аялангаа эрх улирлын өнгө төрхийг тодорхойлох одоо шилдэг тоглогчд хэм байна гэдгийг бас нэг өдөр харах боломжтой. За тэгээд эрэгтэй эмэгтэй бүх одын тоглолтоор нэмээд холын зай шидэлт Slam Dunk гэсэн боломжлолсон тэмцээнүүд явагдана. Бас тасалбар их юмдах юм билээ шүү. Ирээдүйн оддыг би тэндээс харах юм шүү дээ. Одоо драфтын үйл ажиллагаа ч гэсэн лиг ингээд дуусгаад туудахгүй болно. Тэгэхээр хин хаана очиж гялалцах бол гэдгийг урьдчилан таамаглах боломжтой юм байна. Тэгэх байх тест. Маш их сонирхолтой. Манай телевиз дээр бас нэг сонин зүйл болоод байгаа тий. Юу гэхээр яг бидэн дээр дадлага хийж байгаа Монгол Улсын боловсролын их сургуулийн 3 оюутан байгаа. Тэрний нэг оюутан бол яг энэ оюутны лигт тоглож байгаа. Тэгээ нэг тоглолтод бүр 45 оноо авч хэд оюутны лиг юу ч гэсэн онооны лидер. онооны Тэр 45 оноо авсан тоглолт 45 оноо 10 бөмбөг таслаад бас 12 самбартай. 12 самбартай. Тэгээд Батуулт шүү. Батуултыг ярьж байгаа юм. Батуулт. Тэгээ мобисийн Батуулт. Тэгээ шиддэггүй тоглож. Ерөөсөд дайрж оноо. Тэгээд одоо All-Star-аар харьяа Батуултаа чамайг. Тэгээд оюутны лиг тоглож байгаа 3 ч тоглогч бас одоо эмэгтэй шгшээ багт дуудагдсан, өртгсөн бүрэлдэхүүн дуудагдсан байгаа гэхээр тэр бас одоо чансаа өндөртэй л тамирчид байгаа гэдгийг илэрхийлж байгаа. Тийм байх. Тэгээ одоо ер нь оюутны лиг бидний ирээдүйд харах бас тамирчдын эхлэл байх болохоор үзэгчд маань ч гэсэн манай шууд амжилтыг үзээрэй. Магадгүй бас бид нар Бэм гарагт дахин нэг цувралын 7 дахь тоглолтыг үзэж магадгүй тийм үү? Эвс Майнерсын хэрвээ 7 дахь тоглолт гарвал тий одоо бидний ярьж байхад гарах үгүй тодорхой болсон байна өө. За ингээд өнөөдөр маш сонирхолтой яриаг өрнүүлж одоо мэтгэлцээнийг өрнүүлсэн 3 хөтлөгчдөө баярлалаа. Ингээд нийт үзэгчдэдээ бас баярлалаа. 7 хоногийн дараа плей-оффын хагас шигшээ цувралуудын талаар ярилцаад эргээд уулзцгаая.